байна уу? Юу энэ бол миний ирээдүйн менжэд очих бичлэг. Амар сандарч байна. Тэгээд одоо би онгоцны буудлын дээр байна. Хаашаа явах гэж байгаа вэ гэхлээр Өмнөд Америкийн Чили гэдэг улс руу явах гэж байна. Тэгээд юу нэгс байхгүй юу? Тайлбарлая заяа. Тавтахад манай агентлагийн хүн залгаад нэг өнөртөөсний рекламны нэг гол дүр биш. Гэхдээ яг манай арт нь бэкграунд нь байдаг. Тийм Аз охины дүр хэрэгтэй байна. Тэгээд чи завтаа юу гэж хэлсэн? Тэгээ яагаад над руу яасан бэ гэхлээр ингээд мэдээж Аз охин хэрэгтэй байсан. Тэгээд морь ун чаддаг байх хэрэгтэйсэн. Яг морь ун чадна гэхдээ тийм спорт мортны төгсгөө бол энэ тийхэр одоо гитасион гэдэг тийм одоо мундаг сайн бол ун чадахгүй. Гэтэ бол ун чадна. Тэгсэн чинь за окей, кастингийн хүмүүс рүү хийлээ. Тэгээд юу чи яах вэ гэд конфирм хийвэл чамд хэлье гэд. Тэгээд тавд хагснаа бүтсэн ингээ ерөөсөө манайгийн төлөв над руу эргэж холбогдоогүй болохоор би барал худлаа юм байна дөө гэж бодсон юмс ахгүй. Тэгсэн чинь өнөөдөр одоо нэгд өдөр өдөр 11 болж ах над руу залгаад. Тэгээд би ихэндээ хараагүйсэн. Тэгээд мессеж үлдээсэн. Чи конфирмэ гэд. Тэгээ бүр гайхаад гэд. Тэгээд шууд орой 11:30 нислэгээр явж чадах уу гэд. Би юу ч бэлдээгүй, устсан ч ороогүй нэг юм сонин юм дадлага дээрээ байжсэн чинь тэгээ үрээдэрсэн. Тэгээд би дадлагынхаа нэг намайг хариуцж авсан дадлагынхаа хүнээс зөвшөөрөл аваад тэгээд бас нэг цагаар өмнө яваад тарахаас өмнө яагаад гэвэл би юуч бэлдэж чадаагүй. Дээрэс нь манай дадлага гэр орон хоёрын хооронд цагаар метро явах болохоор яна бичлэг бичиж өгөх монголоор ярьж чадахгүй байх юм тийм юм. Метрогоор цаг явна. Тийм болохоор би жоох ирж явсан. Тэгээ ирээд би чемоданаа бэлдээд стасанд ороод бүх юм шалгаад тэгээд онгоцны буудлын дээр хичээд байж. Нэг бодлоо амар азтай. Тэгээ нэг бодлоо ингээд жоохон сандарж гин. Яагаад гэвэл хизээж ажиллаар ингэж хол явж байгаагүй. Миний хамгийн хол явж исэн үе бол Ибица руу байсан. Тэгээд Ибица руу би бас Clarins гэдэг хосхны брендтэй явж исэн. Одоо энэ удаад би Locomte явах чинь. Тэгээд ямар ч нэг өнөртөө усны реклам гэсэн. Тэгээд яг гол дүр одно одоо нэг эгери монголоор юу гэдэг мэдгүй. Тэр нь хин гэдгийг нь бид нар мэдгүй байгаа. Тэгээ би Парисаас одоо ганцаараа явж ийн очингууд зураг авалтын багуудад хэзээ явцсан байгаа гэсэн. Тэгээд очингууд тентхийн модулууд бас байгаа гэсэн. Тэгэл хэдэн модулуудтай морь унаал зураг авалтанд орох юм бэ. Тэгээд хамгийн бас гой зүйл нь гэвэл амар энгийн зураг авалт биш, морьтой зураг авалт. Тэгээ би анх удаа морьтой зураг авалтанд орох чинь дээрээс морь унаад явна гэхээр бас гоё ягаа мөртлөө бас жоохон айц төрж гин. Бас айгу хариуцлагатай. Дээрээс нь амар ласт минут намайг ингээ бүк хийсэн болохоор би бас жоохон бэлтгэдгүй л явж байна. Тэгээд энийгээ би эргэн дурсах гад нэг влог өөртөө хадгалах уу эсвэл YouTube дээрээ тавих уу бодож байгаа долий. Камераар шууд монголоор ярьж чадахгүй гэж бичээд. Тэгвэл намайг заавал бичээрээ гоё шууд урсгалтай шүү гэхээр нэг хөнгүү газруудаар ингээд булан тойрч ирэхэд тэгээд ганцаараа өөрийгөө бичиж байна. Тэрнээс яг юм олон нийтийн дунд ингээд яриад бичгээ жоохон эвгүй байлээ. Гэтэх хүнээс нуудаал бичлэг хийгээл. Хин дамаатай юм бэ?
Тэгээд энэ бичлэгээр надтай цуг агаарай минжээ. Изээ 4-5 жил 10 жилийн дараа хараад бас дурсгалтай байж магадгүй. Тэгээ энийг одоо би утсаараа бичиж камера гаргаж ирэхээсээ бүр хичээд байна уу. Магадгүй очоод харуулъя. Тэгээд тийм одоо Парисаас би Сантьяго руу 15 цаг нисэн. Мэдгүй хэдэн цаг чи. Ямар ч амар их цаг нисээд тэгээд тэндээсээ ахаад би Копьяко гэнэ үү Капьяко ч үгүй тийм хот руу ахаад 4 цаг нисэн. Тэгээд очиндоо Un poquito más grande. Détachez votre ceinture, soulevez la partie supérieure de la boucle. To release the seatbelt, just lift the bubble. Pendant le Increíbles paisajes. Hoy te contamos de nosotros. Сантьягод ирсэн байна. Амар халуун байна. Одоо бүр амар халуун. Юус испанаар ярьдаг уу? Англиар ярьсан. Сая бас нэг амар гоё юм болсон. Би зүгээр ингээд нислийнхаа цагийг тэгээд чекнийхаа цагийг зүгээр шалгах гад ингээд самрууд хараад байж идэв штэ. Тэгжсэн чинь нэг онгоцон дээр ажилладаг хүн ирээд ингээд надаа ингээд англиараа томчлон энэ гэдэг хэлсэн. Тэгэхээр надаа окей гэж. Тэр ихэндээ энэ яг сүүлд нь надаас угаасаа тип авах юм байна гэж би бодчихсон. Гэтэ яг ингээд надаа ингээд туслаад юм ярьж мөрөд ингээд наваа твитүүлсэн. Тэгээд ингээд явчихснаа та ингээд надад тип өгвөл надад маш гоё наа ингээд баг миний цалин гэсэн үг гэдэгсэн аахгүй юу. Гэтэ надад ямар ч мөнгө авахгүй би ингээд картаараа татчих өгье гэхдээ ингээд карт хийгээд би ямар нэгэн sorry түгүүдэр сажаад за би яг картнаас гаргаж өгч болж юм гэдэг би картаараа гаргасан чинь миний карт заавал $20 татаж гаргах гэх. Надад уусаа кэш хэрэггүйс надад евро байсан болохоор би надад ингэ бэлэн €20 байна. Тэгэхээр би чам €20 өгөхгүй. Зүгээр ингэ €5 өгөө. Тэгээ чи ингэ буцаа над руу чейнж хийж болох уу гэдгсэн чинь яг евроор чейнж хийж чадахгүй ч энтхийн доллар песо гэдэг. Энтхийн песогоо надад хариулж өгьгээд. Тэгээ амар ингэ ойлголцохгүй ингэ тэр хүн испанаар яриад би англиар яриад би ерөөсөө испаниар сурч байгаагүй мэдгүй. Тэгээ сүүл рүүгээ ойлголцоо тэгээд ингэ тэр хүн миний €20 авнадаа буцаад энтхийн 15 песог өгөөд тэгээд €5-ны тип өгөөд салсан юм да. Гэтэл би дараа нь security board гараад тэгээд энэ сууж Юунд гэтэл Америк Латин эсвэл англи орнуудаараа ялгаад тип өгдөг нь угаасаа хэвийн үзэгдэл юм байлээ л дээ. Би өөрөөсөө Америк явж байгааг болохоор тэрийсээ мэдгүй. Гэтэ ерөн тип өгдөг нь бол мэднэ. Гэтэ ингээ улаан цай 2-3 алхаад суулчаад тип авдаг гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэгээд энтхийн мөнгө нь өөртөө ийм песо гэдэг доллартай байдаг.
Тэний хашин бараг юу доллартай, Америк доллартай адилхан юм билээ. Би нөгөө нэг тип өгсөн юм ярьсан шүү дээ. Тэгж захта энэ юм дээр гэсэн. Миний ярьж байгаа юм ойлгож байгаа юм уу? Ойлгохгүй. Би өөрийгөө ч ярьж байгаа юм юус ойлгохгүй. Жишээлбэл энэ жишээлбэл одоо еврогоор 1 евро гэсэн үг. Тэгээд энэ болохоор энд болохоор 1000 песо. Энэ болохоор 10 евро. 10,000 песо юм шиг. Тэгээд песо мөн байсан уу? Би буруу хэлээд байгаа юм байна. Тэгэхгүй ямар ч сан песо л гэх шүү. Тэгээд надад 13 евро байна. 13 үгүй 138 песо. Тэгээд боцноос хашныг өндөр юм байна. Би яг нөгөө нэг юу евро арай их үед магадгүй гэсэн ер нь ялгаагүй байна. Уус Америк доллартай тэнцвүүц амжтай байна. Тийм болохоор хямдхан орон гэж ярьж болохгүй байна. Америк шиг юм байна. Ay, qué hermosa. ¿Te acuerdas de la brocha blanquita que estábamos usando que no la encuentro? ¿Cuál es? Сая фитинг хийж агаад орж ирж ёо энэ камера битсэн чи би ямар амар зэрэг. Одоо цаг 9 цаг болж байгаа. Бараг 3 цаг фитинг хийдэг. Миний өөрөө нэг иймэрхүү байна. Чимдана би амсалж байна. Гадаахыг харъя. Өмнө би өдрөө ирсэн даанч орой болоод юу чаргатай болчихлоо. Зяд нэг иймэрхүү амар ядарч байна. Гэтэ оройд ч унтвал бүтэн дээр авах. Тэгвэл би эрт унтсан бол шүнс хэрж байх байсан. Би өөртөө гарч ирсэн. Фитингстэй ороод фитингс нэлээд удаа үргэлжсэн. Тэгж жагаад орой 9 өнгөрж авах дуусаад 10 хагас сууж авахтай идээ. Тэгээ шууд нам утсан. Одоо энэ ашигтайгаа хавчиж миний өрөөнөөс харагдаж байгаа. Амар нартай юм аа. Амар юм нартай газар би өрөөсөө удаан байж чаддгүй. Дээрс нүд харахгүй. Шилтэй бэ. Бай. Тэгээ сонин сайхан гэвэл би өнөөдөр би морилуу явсан. Тэгээд морилуугаа яваад морин дээрээ бэлтгэл хийсэн.
Гэтэ миниймээр намайг юу сонсохгүйсэн эсвэл би арга олж чадахгүй байсан уу? Зүгээр л мороо алхуулаад ерөөсөө дахиулж чадахгүйсэн. Тэгээ би бүрсүүлээ аргаа бариад энэ испани хэлтэй юм уу, англи хэлтэй юм уу би яг хаанахаар ярих хэвтэй ингээд. Тэгээд испанаар нөгөө нэг ингээд чүү гэдэг ингээд шийдэж мэлж үзээл хөлөөрөөч тогшиж үзээл миниймээр ерөөсөө дахиуж өгөхгүй байсан. Тэгээд нэг өөр моргчдод угаасаа хажууд байсан болохоор тэд нар махаар ингээд зүг зүг рүү яваад. Тэгээд намайг унахаар ерөөсөө дахиуж өгөхгүй зүгээр алхаад ингээд явдсан. Тэгээд магадгүй би аргаа олж чадахгүй ах гэж бодсоо. Бус хүмүүстэй зүгээр унаад байгаа. Тэгээд надад өгсөн морин айгүй номхон, айгүй зөөлөн морьсон. Тэгээд дандаа юм хүүхдүүд унах тохиромжтой гэдэг тиймэр үгж ахт би ерөөсөө тэр мороо дахиулж чадахгүй байсан. Жоо харастай байсан. Тэгээд буцаж буудлын руугаа ирээд мейкап үсэлтэй гээд буцаа өмсөж үзээ. Тэгээд бүгдийн дуусчаад би өрөө рүүгээ орж ирж өсөө угаад бүрээ цэвэрлчихэд байж гин. Юунаа тайгуу сонирхолтой. Гэхдээ морьтой ажиллах бас амар амаргүй байна. Би ерөөсөө юм амттай ажиллаж үзэж байгаагүй. Өдөө яваад морь зур ундаг гэсэн тэгээд адилхан биш юм байна. Монгол морьч ингээд шууд дээр нь морьдол чүү гэхэд ингээд тавьчих чахт. Энэ морь бүр ерөөсөө даваас босхгүй. Эсвэл би ингээд аргыг олж чадахгүй байгаа юм амар хэцүү байлаа. Тэгээд одоо сая хоолоо 4 хагас гэдэг хэмжээний там болгоцоод тэгчмаа. Юурээс өөрийгөө харахгүй байна. Яаж хийж байгаа юм бэ? Дээрээс нь амар олон цаг ирсэн чинь миний нүүр амар хэм гарч ирсэн. Дээрээс нь сая миний сахлыг авах хэрэгтэй гэдэг нэг юм крем өгч байгаа нэг юм авсан чинь амар хорсож байна. Тэгээ би уус амар юм имзэг арьстай тэрийг хийж амжаагүй байсан нэг крем өгчээ. Уус бүрцэн байгаа крем одоо буцаа шууд угаах гэж тэгвэл бүр ингээд хөтэй. Тэгээс нь монгол шиг санагдсан надад. Яа гэвэл юу нэгэд харж ивэл яг ийм тэнхэр ингээ уулаар ингээ хөгцсөн гэх юм уу? Нэг уул тэгээ шороотой. Тэгээ жоохон гадуур явахараас нэг хүүхээ монголыг санагдах юм байсан. Дэлгүүрөө дээлээ. Тэгээ жоохон монгол шиг санагдаад мустан шиг байна. Тэгээд түлээ буудлаар явуулъя. Би жоох инфож энэ гоё газрыг харж байгаа. Явуулъя. This is so beautiful. Can't excuse me. Өнөөдөр бол day off. Ямар ч ажиллахгүй, ямар ч хэсэг байхгүй. Зүгээр амарч. Тэгээд day off-тай өдөр ер нь бол юу хийхгүй. Гэтэ би ингээд гадуур явмаар байгаа ч гэсэн бас ганцаараа явахаас амар айж юм. Хөөднөө үзмээр л. Баасыг аюултай. Юу ч мэдгүй болохоор тэгээд ганцаараа явахаас сэргийж юм гэх юм уу?
Өдөр тийшээ би бас нэг өөр модель хүнтэй гарч магадгүй. Тэгээ ажилласаа харъя. Яа дээ явах гэхээр бас нэг өөр моделийн зураг авах гэж байгаа. Яг өдөрт 3 моделийн нөттэй зураг авах. Дээрээс нь өөр локейшнтэй болохоор хийж гэхгүй учраас төрөө явах. Яг тэдүүдээ гойхоод эцтэй. Зарим нэг нь бас яагаад аюултай гэж хэлж байгаа юм бол гэж бодож магадгүй. Гэтэ би Чили улсын Копиако гэдэг хотод байгаа. Тэгээ ер нь Санчегоогоос яг гайгүй 50 хот. Гэтэ би анх удаа юм Америкт тийм Өмнөд Америкийн орнуудаар явж байгаа болохоор юу гэж мэдэхгүй. Тэгээд энэ хавьд бас танилцаж амжаагүй үзээгүй болохоор бас ганцаараа гатаас байгаад байна. Тэгээд үзээгүй бол яагаад үзэхгүй байгаа юм бэ гэж бодож байв. Тэгээд бас манай энэ багийн манай эгэнтлийн хүмүүсээс тийшээ явмаар байвал яг бид хэлээрээ ганцаараа бити яваарэ гэж хэлсэн. Тэгээд тийм болохоор хамаагүй ганцаараа гадуур явж болохгүй. Тэснэ ингээд амар гоё харагдаж байгаа ч гэсэн ганцаараа гудамжаар ялангуяа Аз төрхтэй би эндхийн төрхтэй биш болохоор юу ч болох магадгүй. Тэгээд тийм үү. Тэгээд мэдээж гол дүрм зэндаа яа. Тэндээ нөгөө нэг ямар нэртөөс үлээ идол тэр нэртөөс нэг шинэ реклам юм шиг байлээ. Дээрээс нь бас энэ нэг нэртэй усыг Азийн зах зээл рүү бас оруулж эхлэх байгаа юм билээ. Тийм болохоор бас нэг Аз модель хэрэгтэй байсан. Морин чаддаг. Тэгээд миний хувийн талаар гэвэл би Парис сурж байгаа. Одоохондоо дадлага хийж байгаа. Тэгээд төгсөх жил болохоор дадлага хийх хэрэгтэй байдаг. Тэгээд дадлага хийгээд хичээлдээ суугаад дипломынхаа ажлыг бичээд тэгээд төгснө 6 сард. Тэрний хажуугаар би бас кафед ажилладаг, жижигхэн кафед ажилладаг. Тэгээд урд нь би хагасаар хөтсөд ажилладаг байсан. Яг л би 5 хоногийн 4 хоногт нэг хичээлдээ байдаг байсан. Тийм болохоор нэг өдөр бас амарч ордог байсан. Гэхдээ сая дадлага хийснээс хойш 5 хоногийн 5 өдөр ажиллахаар би хагасаар хөтсөд дахин ажиллах юм надад бүр ямар ч амарч байхгүй болчихдог байсан. Тийм болохоор би кафенийхаа хүнээс хагасанд амарч болохгүй. Тэгээд бүтсэнд нь би ингээд бүтэн ажиллаа хийе гэдэг. Тэгээ одооноос би бүтсэндтэй ажиллаад хагасанд амардаг болсон. Тэгвэл ингээд миний дадлага дуусах ч гэсэн бүтсэнд ажиллах хэмрээ байх бах. Яг одоо би ингээд хичээлээ бас ингээд давхар томьёо ажлыг бичих гээд надад айгу цаг хэрэгтэй. Тиймхүү. Тэгээ ер нь миний амьдрал амар уйдахтай. Амар ч уйдахтай биш. Ер нь өдөр тутмын зүйлүүд айгу уйдахтай. Яг би ингээд блог хиймээр санагддаг. Би ингээд блог хийхээс илүү би амьдралаа айгу бичихийг айгу хүсдэг. Гэхдээ миний өдөрт хийж байгаа зүйл одоохондоо хийж байгаа зүйл бүгдээ адилхан. Би өглөө 7 цагт босоод дадлага 9 цаг гэж очиж 9-өөс 5 хүртэл би дадлагтай яаж орой ирээд хол ээж идэл юм үзэл хийж болно. Би 5 хоног тийм ба. Эсвэл би хаяа ингээд ирч хүчээд жим рүү орно. Тэгээ хасаад нь би амарч байгаа. Амар ядарс үед би ингээд гэртээ өнгөрүүлдэг. Би юу ч хийхгүй. Ядраг үед би гадуур ингээд алхаад зугаалаад дэдгүүн мэл рүү ороод юм үзээд гадуур явдаг. Тэр үедээ ингээд бичгээ мартчихдаг. Тэгвэл ингээд өөрийгөө ингээд өөртөө гоё enjoy хийгээд гадуур ингээд алхаад амар хурцтай тэнгууд би ингээд юм бичээд байх юм надад юу ч орж ирэхгүй юм шиг байна. Тэгээ бүтсэнд би ажилладаг. Сэн нөгдөө би галтгоонд ажиллаад би өдөр нь баристагаа хийдэг. Тэгээд бүтсэнд амар хачаалттай болохоор бас надад айгу бичих зав байдаг. Гэхдээ би нэг өдөр заавал бичнэ. Одоо ингээд камер тавиад өөртөө ярьсан чинь ингээд үгээ хайгаад гацаж бацаад би Монгол англи Франц нэг тож хэрэглээд ямар сонир санагдаад байна. Манай зөв харчаад ისინი яг мангахтаа даамж магадгүй. Гэхдээ би камераа хаа бас яг өөр юм байна.
хамдардаг юм уу яа дискод тасаагүй юм уу? 사람들인 줄 알았다. Look, everyone. Dulu kan nih? Oh, depan. Beautiful. Y maquillaje soñado, preciosa. The idols are on set. Can you hear that?